Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Солонгост болсон эмгэнэл төрөл явдлууд баримтат киноныхоо төгсөлийн ангийг нь ярьж өгөх гэж байна. Энэ бол 1995 оны 6 сарын 29-ний өдөр Солонгос улсад болсон сампун их дэлгүүрийн осол. Манай улсын их дэлгүүр шаттагтай яг л адилхан болсон бодит хэрэг байгаа шүү. За тэгвэл 1995 оны Солонгос улсад очицгоё. Сампун их дэлгүүр нь 1989 оны 12 сарын 1-нд нээлттэй хийсэн. Тухайн үед ард иргэдэд яг л шилтгэн шиг санагдсан. Ороход бүх зүйл нь дээд зэрэглэлийн цэлгэр том танхимтай. Тэр үед байсан их дэлгүүрүүдээс сампун их дэлгүүрийг давж очихоор хэмжээний томоохон дэлгүүр байгаагүй. За ингээд сампун их дэлгүүрийн осол гарах үед тухайн үед би нэг давхарт нь ажиллаж байсан. Бас ослоос амьд гарсан 3 эмэгтэйчүүдийн яриаг хүргэе. Хүнсний хэсэгт цагийн ажилтан, гэр ахуйн хэсгийн болор эдлийн худалдагч, бараа хадгалах газрын ажилтан. 1995 оны 6 дугаар сарын 29. Зуны 6 дугаар сарын сүүл үе. Тухайн үед ажилчдын дунд яриа гарсан байдаг. Маш их халуун байхад нь агааржуулагч нь нэвдэрсэн янзалж байгаа л гэдэг байж. Үүнээс гадна барилгын 5 давхар нь жаахан далижчихсан гэж сонсогдсон байна. Хоолны газарлаа өгсдөг, урсдаг шатанч бас хүндэрч гсэн байсан байна. Ажилчид нь энэ бүгдийг дээшээ мэдээлсэн ч засвар хийж байгаа болохоор цаашаа цуурхал тараах хэрэггүй. 8 явхаа болчихно гэж сануулж хэлээд байсан болохоор нь өөрсдөө нэг их тоогоогүй юм байна. Ингээд үдээс хойш 5 цаг 57 минутанд гинтл хүчтэй шуурга болж байгаа юм шиг л бүх зүйл хөдөлгөөнд орж эхэлсэн. Энэ барилга нь А болон Б гэсэн хоёр хэсэгтэй. Б хэсгийнх нь хяналтын өрөөний ажилтан дэлбэрэлтийн чимээг сонсоод өрөөнөөсөө гараад гартал А болон Б барилгыг холбодог гарц нүднийх нь өмнө нурж эхэлсэн. Нүдэндээ үнэхээр итгэж чадаагүй. Яг л кинон дотор орчихсон юм шиг л санагцсан гэдэг. Бүх зүйл хормын дотор. Газартайгаа тэгшлэгдэхэд 5 секунд л хангалттай байж гисэн хийдээч гарах хэсэгтээ ойрхон байж таарад гарч шатсан ажилтан нар нь ч шокийн байдалд орсон. Энд тэнд л ухаан самарсан хүмүүс авраад өгөөч гэж уйлж байж бүр нэг болон хоёр давхраас үсрээд гараад ирсэн хүмүүс ч байсан. Ерөнхийдөө бол А барилга нь нураад Б барилга нураагүй үлдсэн байгаа. Барилга нурсан бол газар дээр нь уул мөрүүлдэх ёстой. Гэтэл энэ ослын хувьд газар дээр бүр юу ч байхгүй. Бүгд газар руугаа шигдээд орчихсон байсан. А барилга дотор байсан бүх хүн одоо газар доор байгаа гэсэн үг. Яг л хутгаар зүсээд тавьчихсан юм шиг хоёр талынх нь хан зөв зүгээр хуваагдаад үлдсэн байдаг. Их дэлгүүр дотор ажиллаж байсан ажилчдын ар гэр бүлийн хүмүүс хэргийн газарт ирээд мэдээж асар их сэтгэлийн хямралд орох нь ойлгомжтой. Төрөний амьд үлдсэн 3 ажилтан эмэгтэй энд харагдаж байгаа газруудад байсан гэсэн үг. Хадгалах газрын эмэгтэйн хувьд амьдралынхаа туршид хизээч үнэртэж үзээгүй их хурц цусны үнэр үнэртэж байсан гэдэг. За тэгээд тусалж болох бүхэл хүнийг дайчилсан. Ойрхон бүх цэргийн ангиас мянгаад цэргийн тусламж ирсэн. Аврах багийнхан нураалтыг зөвхөн гараараа л хийсэн. Учир нь хүнд техник механизм орж ирэх юм бол доор байгаа хүмүүст дээрээс нь юм нурж ирээд улмал өгөх магадлалтай. Хүнсний хэсгийн ажилтан эмэгтэйн хэлснээр нүдээ нээсэн ч бүх зүйл тас харанхуй байсан. Тэгээд айгаа твтэж байхад нь хүмүүсийн нуранг холдуулах чимээ ойртож эхэлсэн байгаа. Бид нэр аврах болохоор хүлээж байгаарай гэсэн үгэнд нь итгэл төрсөн. Хүнсний хэсгийн ажилтан эмэгтэй тухайн үед аврагч нарт аврагдаж байгаа бичлэгийг харж байна. Нэг хүн аврагдлаа, 2 хүн аврагдлаа гэд телевизээр нь гарч суухыг үзээд сууж байгаа арт түмэн байгаа. Энэ ахын хувьд 18 жилийн туршлагатай барилгын дархан хүн хоол идэж суухдаа мэдээ үзсэн. Аврагч нар хөрөө байхгүй болохоор аварч чадахгүй байна гэж ярьцлага өгч байхыг нь хараад өө надад 10 хөрөө байгаа штэ гэд бүх хүрээнүүдээ аваад ослын газар руу яарсан. Зурагтны доор урсдаг зар байдаг да. Тэрүүгээр нь арматур таслагч үнэхээр хэрэгтэй байна гэсэн бичиг явуулж байсан болохоор өөртөө багчтай эргэд ослын газарт туслахаар олноороо ирцгээсэн. Мөн сайн дураараа ослын газарт тусалж байсан эргэд ч цөөнгүй. Гагнуурчин болон техникийн туршлагатай эргэд аврах ажиллагаанд хүч нэмж байсан. Гэхдээ л аврах ажиллагаа сайн үр дүнд хүрч чадахгүй олон өдрийг өнгөрүүлсэн. Цаг өнгөрөх бүр хүний амьд байх хугацаа багасч байна гэсэн үг шүү дээ. Ослын газар аврах ажиллагаа зогсоход хүрсэн олон үйл явдлууд болж өнгөрдөг. Үзэж хардаг бөөнөр ирээд амьд үлдсэн хүмүүсийн байршлыг нь зааж өгч байсан. Өөрөөр хэлбэл нуранганд даруулсан иргэдийн ар гэрийн хүмүүс нь сураггүй болсон хүнийхээ нэрийг нь бөөд хэлээд хаана байж болох талаар хайлгаж байгаа гэсэн үг л дээ. Аврах ажилчдад туслана гэд ирсэн үзмэрч нар ч худлаа таамаг хэлж ажлыг нь салгартуулж бүр гадаадаас хүртэл зүүн бэлэгчд ирсэн. Түүнээс гадна дайны хажуугаар дажин гэж ерөнхийлөгч хүртэл нэг өдөр 3 цагийн орчим бүх хүнийг ослын газарт оруулахгүй гаргасан байгаа. 1 минут 1 секунд ч хайран байхад чинь ерөнхийлөгч ирсэн гэдгээс болж аврах
ажиллагаа 3-4 цагийн хугацаанд зогссон. Ослын газарт очиж зураг даруулчаал яваад өгсөн. Бас улс төрчдийн хувьд тоолж барамгүй их ирээд явсан. Ингээд аврах ажиллагаач цалгартаад ядаж байтал нуранган дунд питонуудын завсраар галын дүл харагдаж эхэлсэн. Ингээд нөгөө нурангач нь гал болж хувирлаа. Тэрийг ойроос харсан хүмүүс ямар юмных нь хүн амьдардаг дэлхий гэж яг л тамшиг харагдаж байсан гэдэг. Хөөрхий нуранганд дарагдсан хүмүүсийн ар гэрийнх нь гэртээ хэдэн хоног харихгүйгээр гадаа амьдарч байсан. Эхлээд 1-2 хоног өнгөрч дараа нь 3 хоног өнгөрлөө. Энэ үед аврагч нар одоо амьд хүн байх боломжгүй гэд итгэлээ алдаж байсан. Барилгын нурсан байдлыг харахад ч гэсэн тэр бетон, нуранга гэд сөөжилчихсэн тэр бетонуудын дунд амьд хүн багтах зай байхгүй. 5 давхар барилга байсан ба давхруудын 5 ширхэг дээвэр нь харагдаж байна. Энд тэнд л гутал хувцснууд. Гэхдээ хүнийх нь бий байхгүй. За тэгтэл нөгөө гал гарсан гэсэндээ гал унтраах гээд мэдээж ус цацсан. Тэгэнгүүт нурангийн хамгийн доор амьд байгаа хүн байгаа гэж үзвэл тэр хүмүүс нь живж өгөх аюулд учирч байна. Живж өгөхгүй тулд гал унтарсны дараа усыг нь буцааж хоолоогоор соруулж гаргасан. Тэр гарч ирж байгаа ус нь зүгээр л аимшиг хүний яс мах нь холилдсон биеийн жижиг хэсгүүдээр дүүрэн ус. Тэр уснаас гарч ирсэн биеийн жижиг хэсгүүдийг цуглуулад ДНХ-ийн шинжилгээ хийлгэсэн байгаамаа. Тэгэхгүй бол амьд байгаа гэсэн итгэл найдвартай ар гэрийнхэн зөндөө байгаа болохоор ослоос 4 хоногийн дараа амьд хүн байх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзээд ядаж цогцснуудыг хурдан олох ёстой гэсэн шийдвэрт хүрсэн. Ингээд хүнд тоног төхөөрөмжүүд орж эхэлсэн байдаг. Гэтэл болор эдлийн хэсэгт ажилладаг эмэгтэй доор амьд байсан хэвээрээ байгаа шүү дээ. Хөлнийхэн доор шинээр нуранга унаж орж ирсэн. Бүх зүйл баг багаар доошлоод байгаа болохоор маш их айсан гэсэн. Сампун их дэлгүүртэй ойрхон эмнэлгийн ажилтнуудад яг л зомби кино шиг санагцсан гэлээ. Эмнэлэг рүү цусаа урсгаж, хуйлж, орилж хүмүүс бөөнөөр орж ирсэн. Үүднээс эмчилгээний өрөө хүртэл өвчтнүүдийн цуснд бодогдсон. Нөгөө талд оршуулгын ёслол хийдэг газрууд ч үнд байдалд орсон. Аврагдсан амьд үлдэгч нар маань ч одоо хүртэл сэтгэлийн готролтой амьдардаг. Нэг тийм амьдрахыг хүсэхгүй байгаа ч бас амиа хорлохыг хүсэхгүй байх байдалтай зүрлсэн. Ер нь бол өгсөн нь биш амьд үлдсэн нь л зовдог гэсэн үг байдаг да. Ам өргөстийн ар гэрийнхэн 29 жилийн дараа ч одоо хүртэл уу гашуу дунд амьдардаг. 30 жил өнгөрсөн ч тэр үйл явдал яг өчигдөрхөн мэд тод санагдгаа гэсэн. Ослын үеэр алга болсон хүмүүсийгээ хүлээх хэсэг гэж нэг хэсэг байгуулагдсан. Нурангаас зохицос алдах бүрд хэн гэдгийг нь шинжилгээ хийж мэдээд энд байгаа хүмүүст мэдгэдэг гэсэн үг. За тэгтэл энэ бол 6 дугаар сар борооны улирал шүү дээ. Барилгын нуралтаас 5 өдрийн дараа бороо орж эхэлсэн байдаг. Нөгөө болор эдлийн ажилтны хувьд хөл хэсэгт нуранга орж ирээд дээрээс нь ус орж ирээд нэлийн хүндрэлтэй болж эхэлсэн. 5 өдөр балга усч байхгүй тэр доор хэвтэж байгаа гэсэн үг. Гэхдээ борооны уснаас жаахан ууж авсан байдаг. Тухайн үед ажиллаж байсан аврах багийн асан хүн ярьж байгаа. Сэтгэлд нь тодоос тод үлдсэн. Сэтгэлийг нь маш их өвдгсөн нэг үйл явдал болсон. Цогцос хайж байх үед нэг эмэгтэйн цогцос алдаад нурангаас гаргаж ирэх үед нь дахиад нэг цогцос байгаа харагдсан. Эмэгтэйн цогцсныхан доор жаахан хүүхэд байсан. Гэдсээрээ өөрийнхөө хүүхдээ хамгаалж урагшаа бүхийсэн байдалтай олдсон цогцос. Гайхалтай зүйл нь хүүхэд нь амьд баг бэртэл авсан байсан. Харин ээж нь өөрийнхөө биеэр хүүхдээ бетоноос хамгаалаад өөрөө болохоор танихын аргагүй бицэрч дарагдсан байдалтай олдсон байна. За ингээд өдрөөс өдөрт ослоос хойш 10 хоног өнгөрлөө. Цогцос 100, 200, 300 гээл улмал ихсээр байсан. Ямар ч амьд хүн олдохгүй дандаа цогцос олдоод байгаа болохоор нь аврах багийнхан сэтгэл зүйн хувьд итгэлээ алдаж эхэлсэн байдаг. Гэхдээ гайхамшиг үргэлжилсээр 11 өдрийн дараа амьд үлдэгч нэгэн эрэгтэй олдов. 20 настай дэлгүүрт цагийн ажил хийж байжээ. Ингээд аврах багийнхны зүрх нь жаахан ч гэсэн итгэлийн оч ассан. Амьд хүн байж болох юм байна. Ийхүү идэвхтэй хайсны эцэст болор эдлийн ажилтан эмэгтэй маань аврагдлаа. Тухайн үед 18 настай байжээ. Тэр үед аврах багийнхан дард иргэд маш их баяр хүргэж алга ташиж байсан болохоор аврах багийнханд сэтгэлийн хүч басан гэдэг дахин нэг гайхамшиг. Ослоос хойш 17 хоногийн дараа 3 дахь амьд үлдэгч 19 настай эмэгтэй гарч ирлээ. За тэгвэл хамгийн чухал асуулт. Яагаад сампун их дэлгүүр нурах болов? Энэхүү барилгын их зураг төслийнхэн дагуу бол барилгын багна нь 80 см байхаар төлөвлөгдсөн. Гэтэл ослын газраас олдсон багны диаметр нь ердөө 60 см. Түүнээс гадна барилгын багнууд 16 арматурын төмрөөр бэхлэгдэх ёстой байтал бодит байдал дээрээ 2
2 дахин бага 8хан арматурын төмрөөр бэхлэгдсэн байж, осол болсны дараа сампун их дэлгүүрийн захирлаас байцаалд авч байх үед гаргасан биеийн хилэмж нь дээгүүр харснаа миний ямар ч буруу байхгүй гэж хэлсэн байгаа. За тэгж байтал ард иргэд дундаас сайн дурын ажилтан мэт хувцаслаад ослын газраас хулгай хийх гэсэн ичих нүргүү дээрэмчд ч их байж, дээд зэрэглэлийн их дэлгүүр байсан болохоор үнэтэй зайтай бараа бүтээгдэхүүн маш их байсан. Хулгай хийх гэж оролцсон хүмүүсийн тоо бүр хэд гэж бараг 800. Ийхүү барилга нурснаас хойш 25 өдөр өнгөрсний дараа аврах ажиллагаа бүрэн дууссан. Үлдсэн барилгын хогийг хогийн цэг рүү зөөсөн байдаг. Осолд өртсөн гэр бүлийнхээ гишүүний цогцсыг нь олоогүй ар гэрийнхэн ч зөндөө байсан ба барилгын хог зөөгдсөн хогийн цэг рүү очиж гэр бүлийнхээ хүний эд зүйлсийг нь хайж эхэлсэн байгаа. Маш их барилгын хог шүү дээ. Хог аваачиж хаях болгонд нь өдөр бүр очиж хайна. Яс шиг харагдсан зүйлсийг бүгдийг нь цуглуулна. Тэгээд дараа нь ДНХ шинжилгээнд өгдөг байж, нэг хуруу, нэг хөл, нэг гар олдоод тэрийг шинжилгээнд өгөөд хэрвээ мөнгө гэж гарах юм бол тэрүүгээрээ оршуулгын зан үйлэх юм. Тэгвэл цогцсны ямар ч хэсэг нь алдаагүй, бүр ор сүрэггүй алга болсон 31 хүн байдаг юм байна. Юу ч алдаагүй болохоор оршуулах ёслолыг нь ч хийж чадаагүй гэсэн үг. Ингээд сампун их дэлгүүрийн ослоос нийтдээ 937 хүн бэртсэн. 502 хүн нас барсан. Харин 31 хүний цогцос огт алдаагүй. Тэгэхээр нийтдээ барагцаалбал осол гардаг үед дэлгүүрт 1500-аад хүн байсан гэсэн үг. Тэндээс олон хоногийн дараа амьд гарсан 3 амьд үлдэгчийг улс орон даяараа мэддэг болох нь гарцаагүй. Маш олон ярилцлаганд урагдсан. Зурагтаар байнга гарч байсан. Гэхдээ амьд үлдэгч нарт нэг л өдөр маш хүнд санагдаж эхэлсэн. Жишээлбэл нэг дээр үеийн бичлэг байгаа. Энэ нэвтрүүлгийн хөтлөгч эрэхтэн амьд үлдэгч нарт хандаж хэлж байгаа юм л да. Та гурав энэ олон хүмүүсийн өмнөөс амьд гарсан болохоор их хичээнгүй амьдарч амжилтанд заавал хүрэх ёстой шүү. Та гурав бол түүхэнд бичигдэж үлдэх хүмүүс. Бид та гурийн амьдралыг хараад маш их урам зориг авах болно. Гэхдээ яагаад заавал сайн сайхан амьдрах ёстой гэж. Тэр хүнд явдлаас гарч ирж арай хийж тисэж амьдарч байгаа энгийн л хүн байхад дахиж ямар ч алдаа хийж болохгүй, бараг л улсын баатар хүн болоод хувирчихсан. Манай Монголд хүний өмнөөс амьдраад байгаа биштэй гэсэн үг байдаг да. Гэтэл энэ 3 хүн үнэхээр хүний өмнөөс амьдарч байсан. Ингээд ч болоогүй. Энэ 3 хүнийг арц түмэн юу гэдэг гэж хөөх бүр суглаанд оччихжээ. За ингээд сампун их дэлгүүрийн захирал 7 жил 6 сарын ял авсан. Одоо цагт энэхүү дэлгүүрийн байсан байршил дээр орон сууц баригдсан байгаа юм байна. Ингээд өнөөдрийн бичлэг маань дуслаа. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Баяртай.